Энэ 7 хоногт юу болох вэ гэдгийг харцгаая. Нэгдүгээр энэ 7 хоногийн хагас өдөр буюу 8 сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болох юм. Тэгээд хүмүүс надаас хэдэн настай бэ гэж асууж исэн энэ жил би 15 нас хүрнэ. Мөн би хамгийн анх 2022 онд YouTube-ийн бичлэгээ хийж байсан байна. Хоёрдугаар дэлхийн аавуудын өдөр тохиожээ. Энэхүү өдрийг 8 сарын 8-ны өдөр тэмдэглэдэг ба 1910 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Харин Монгол улсад 2005 оноос эхлэн тэмдэглэсээр иржээ. Гуравдугаар 7 улсын муурны өдөр болох юм. Энэхүү өдрийг 8 сарын 8-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд анх 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Дөрөвдүгээр 7 улсын влог хийх өдөр болох үлээ. Энэхүү өдрийг 8 сарын 10-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд хамгийн анхны влогийг 2000 онд хийж байсан. Миний төрсөн өдөр влогийн өдөр болохоор би влог хийдэг болов маш сонирхолтой. Тэгээд мөн миний дараагийн влог видео ямар видео байхыг комент хэсэгт бичээрэй за. 5 дугаарт Монгол Японы pop соёлын фестивал 2024 болох бөгөөд 8 сарын 11-ний өдөр зохион байгуулагдах ба тасалбарын үн 20,000 төгрөг юм байна. Мөн насны хязгаар байхгүй бас энэ өдөрлөгөөр косплей болон манга тэмцээнүүд болох билээ. Ингээд та бүхэндээ энэ 7 хоногт болох зүйлсийг танилцуулаа. See you tomorrow.